5 дугаар сарын 31-нд Нумын ордон дээр цэнхэр тэргэл сар тохиож байна. За энэ бол 5 дугаар сарын 2 дахь тэргэл сар. Түүнээс гадна өөрөө цэнхэр сар гэдэг онцлогтой байгаа. Өмнөх 5 дугаар сарын эхэнд гарсан Хилэнцэн ордны тэргэл сараас илүү эерэг нөлөөлөлтөй бөгөөд одоо энэхүү тэргэл сар нь олон мэдээллийн дундаас үннээ ялгах, өөрийн чиглэлээ тодорхойлох, мөн юуны төлөө одоо цааш явах вэ, юуг ардаа үлдээх вэ гэдгийг шийдэх цаг байж болно. Энэ нь ихэр бөгөөд Нумын ордны тэнхлэг дээр тохиож байгаа бөгөөд мэдлэг мэдээлэл бөгөөд асуудлыг илүү том дүр зургаар нь харах одоо асуудлуудыг хөндөж байна. За энэхүү энергийн онцлог бөгөөд ямархуу зүйлс тохиолдох, юунаас болгоомжлох, хэрхэн зөв ашиглах талаар ярьцгаая. За хамгийн түрүүнд яагаад энэхүү тэргэл сарыг цэнхэр тэргэл сар гэж онцолж байгаа талаар та хэдтэй тайлбарлаж өгье. За энэхүү сардаа болохоро буюу 5 дугаар сарын 1-ээс 2-ыг шилжих шөнө Хилэнцэн ордонд тэргэл сар гарсан бол одоо энэ 5 дугаар сарын 31-нд 4 цаг 44 минутанд оройн 2 дахь тэргэл сар маань буюу Нумын ордон дээр тэргэл сар гарч байгаа. За англи хэлэнд болохоор once in a blue moon буюу нэг сардаа 2 тэргэл сар тохиодоггүй ховор тохиолдол гэдгийг илтгэж байгаа нь одоо цэнхэр тэргэл сар гэдэг нэршлиг авахд хүргэж байгаа юм аа. За астрологчид одоо blue moon буюу одоо энэ цэнхэр сарыг арай илүү ховор тохиолдох эргэлтийн цэг одоо шийдвэр гаргах үгүй бол зориг гаргах мөчүүд болж мэднэ гэдэг байдлаар тайлбарладаг. За тэргээс сар нь өөрөө тухайн нар бөгөөд сар гэдэг хоёр гараг хоорондоо эсрэгцэн буюу натал чартан дээр хоёр эсрэг талын ордон дээр байрласан үеүүдийг илтгэдэг. За өөрөөр хэлбэл энэ удаад нар ихрийн ордонд сар Нумын ордонд эсрэгцэж байгаа нь мэдлэг мэдээлэл харилцан яриа бөгөөд сар буюу Нумын ордон дээр үнэн за илүү том дүр зургаар нь харах зэрэгтэй холбоотойгоор маш үдтэй идэвхжүүлж байна. За нар ихэрт байгаа учраас одоо ихэр өөрөө мэдлэг мэдээлэл харилцан яриа юмыг илүү олон өнцгөөс харах, асуултууд асуух, логик сэтгэлгээ. За бидний одоо өдөр тутмын орчин бөгөөд юмыг илүү хурдан сэтгэх талаар байдаг. Тэгтэл Нумын орд маань өөрөө юмыг илүү үнэн байдлаас харах, философик, утга учирыг хайсан, итгэл үнэмшлийг одоо хэрэглэдэг, юмыг илүү том дүр зургаар нь харах, амьдралын одоо бид нэр илүү том дүр зургаар чиглэж буй хүслүүдийг, уюудыг за түүнээс гадна алсын хараа бөгөөд хаашаа явж байгаа гэдэг зүйлстэй илүү холбоотой байдаг. За тэгэхээр нар түрүүний хэлсэнчлэн ихрийн ордон дээр сар Нумын ордон дээр байгаа учраас ямар нэг байдлаар мэдлэг мэдээлэлтэй холбоотойгоор бидэнд илүү том ухаарлууд ирж болно. За ямар нэг байдлаар өмнө байсан одоо мэдлэг мэдээлэл аваад олон мэдээллийн дунд байсан худал төсөөллүүд нурахыг үүсэхгүй. За түүнээс гадна нэг үнэн гинэт одоо илүү тод болох, илүү одоо нөгөө аха момент буюу бидэнд томоохон ухаарлууд, ойлголтууд орж ирэх. За бид өөрсдийн бодол, за мэтгэл үнэмшлээ одоо зэгцэлж олон мэдээллийн дундаас магадгүй худал хуурмагаас энэ зөв байсан юм байна. Алсын хараад дээр ингүүл зүйтэй зохистой байсан байна гэдэг оюун ухаан бодол санааны одоо илүү ойлгомжтой эмх цэгцтэй байдлыг өгөх тэргэл сар байна. За сүүлийн үед хэрвээ таны толгой дотор хитэх бодлууд байсан маш олон сонголтууд оюун ухаан бодол санаанд нь эргэлдэжсэн, за эргэлзээнүүд төржсэн хит олон хүний бодол санаа бөгөөд одоо үгийг сонсчихсон тэрэн дотроо төөрөлдсөн байсан янз бүрийн мэдлэг мэдээллүүд олон тавлаас авсан хэрнээ яахаа мэдэхгүй байсан бол энэ тэргэл сар одоо энэ бүхний үнэн нь юу юм бэ? Миний гарц гаргалгаа юу юм бэ? Энийг том дүр зургаар нь хэрхэн юуг хэрэгжүүлэх юм бэ гэдэг зүйлийг бөгөөд одоо илүү гүн гүнзгий утга учирыг хайж байгаа учраас одоо худлаа ихтгэл найдвар байсан бол үгүй бол хитрхи олон жижиг зүйл рүү таныг татчихсэн зүйлийг за төөрөгдүүлсэн мэдлэг мэдээллүүдийг шигших, за ямар нэг байдлаар одоо утгагүй таныг одоо сатааруулж байсан зүйлс байсан бол тэр бүх зүйлийг ч гэсэн шөөж эхлэх болно. За энэ нь болохоор ерөнхийдөө бол хамгийн чухал зүйлийг танд илүү тодруулж өгсөн тэргэл сарны нөлөө гэдгийг илэрхийлж байгаа юм аа. За тэгээд түрүүн хэлсэнчлэн цэнхэрт одоо тэргэл сар буюу ховор тохиолдох тэргэл сар учраас зүгээр нэг одоо бодлоо өөрчлөх гэхээсээ илүүтэйгээр амьдралыг харж исэн хязгаарлагдмал үзэл бодлуудаа тавьж явуулах, хүрээгээ дийлэх, амьдралыг илүү том дүр зургаар нь харахыг ерөнхийдөө бол дуудсан биднийг одоо шахсан тэргэл сарны нөлөөлөлтэй байна гэж үзэж байна. За тэгэхээр нар маань 9 хэмдээр ихрийн ордон дээр, сар маань 9 хэмдээр
нумын ордон дээр байрласан байдал энэ хоёр гариг маань Санчир бөгөөд дэлхийн ван гаригуудтай эерэг холбоосуудыг үүсгэсэн байна. За Санчир хоньны ордон дээр 12 хэмнээр байгаа бол Плуто буюу дэлхийн ван гариг болохоор 5 хэмнээр Хумхын ордон дээр ухрах хөдөлгөөнтэй байрласан байгаа. За хамгийн ихэнд Санчир гаригтай холбогдсон байгаа эерэг холбоосыг тайлбарлахад Санчир гариг маань өөрөө саад бэрхшээл асуудлууд, хил хязгаарууд, за сайн байдлаараа буюу сайн илэрлэлээрээ үүрэг хариуцлага, бүтэцдэг журам, бодит алхмуудыг буюу урт удаан хугацааны нөлөөллийг илэрхийлж яадаг. За тэгээд энэхүү холбоос нь эерэг холбоос байгаад байгаа учраас сайн илэрлэлээрээ одоо бидэнд ямар нэгэн ойлголт ирэх, үнэн ил болох. Гэхдээ эдгээр нь одоо илүү хийсвэр гэхээсээ илүү амьдрал дээр хэрэгжих хэмжээний бодит ойлголт, бодит алхмуудтай илүү уялдсан байхаар байна гэж харж байна. За өөрөөр хэлбэл хүн одоо тэр нөгөө орж ирсэн ухаарлууд, мэдлэг мэдээллүүд тэр бүх зүйл дээрээ ийм юм болсон байна гээд зүгээр өнгөрөх гэхээс илүүтэйгээр шийдвэр гаргах, чиглэлээ тодорхойлох, за бодит алхмууд хийх, үзэл бодлоо бүр үндэс суурьаар нь магадгүй өөрчлөө дахиад илүү бодиттой шинэ одоо үндэс суурийг эмх зэгцтэйгээр одоо тогтвортой байдлаар бий болгох. За үгүй бол одоо тухайн зайлсхийгээд байсан үннээ эцэст нь хүлээн зөвшөөрөх зэрэг зүйлсийг хийх боломжтой. За тэгтэл Плуто буюу дэлхийн ван гариг маань болохоор өөрөө өмнөх байгаа зүйлийг нураагаад дахиад одоо шинэ зүйлийг бий болгох death буюу rebirth, за түүнээс гадна одоо байсан зүй тогтлыг нураах, за түүнээс гадна одоо илүү гүн үнцгий мэдлэг мэдээлэл нөлөөллийг илэрхийлж яадаг. За тэгтэл одоо энэхүү тэргэл сар маань Плуто буюу дэлхийн ван гаригтай эерэг холбоостой байснараа түрүү хэлсэнчлэн илүү одоо тэр ойлгосон зүйл маань бидэнд гүн тусах, бидний сэтгэл зүйг хүртэл өөрчлөх, за хуучин аль хэдийн тогтчихсон байсан үзэл бодол нь нураад тэгээд тэр нь зөв байгаад шинэ үзэл бодлыг одоо бидэнд төрөх нөлөөллүүдийг илэрхийлж өгч байгаа. За ингэснээрээ ерөнхийдөө бол нөгөө бидний магадгүй нэг зүйл дээрээ тогтчихсон байсан байр суурийг өөрчлөөд за дараа хандах хандлага ч гэсэн одоо өөр байдлаар нөлөөлөх цаашдаа одоо ийм л зүйл зөв юм байна гэдэг гүн үнцгийн ойлголтуудыг өгөх боломжтой. За тэгтэл бусад астрологчдын одоо онцолж байгаа дахиад нэг зүйл нь юу байгаа вэ гэх юм бол тухайн одоо шинэ сар тохиож байгаа нарны байршил дээр буюу Эхрийн ордон дээр Тэнгэрийн ван гариг 4-р сарын сүүл хэсгээр шилжсэнийг та хэд мэдж байгаа л гэж бодож байна. Үзээгүй байгаа бол одоо энэ Тэнгэрийн ван гариг шилжснээрээ таны 7 жилд өөр нөлөөллийг буюу одоо таны дараагийн 7 жилд гинтийн өөрчлөлтүүдийг авчрахаар байгаа. За үзээгүй хүмүүс баруун дэд болонд ороод үзээрэй. Гэтэл энэхүү одоо Эхрийн ордон дээр буюу нар аялж авж байгаа байршил дээр Тэнгэрийн ван гариг байгаа нь энэхүү тэргэл сарны үеэр гинтийн одоо мэдээ орж ирэх, тухайн одоо хүлээгээгүй байсан яриа өрнөх шин санаанууд гарах, бидний нөгөө аль хэдийн төлөвлөсөн байсан одоо төлөвлөгөө хүртэл өөрчлөгдөх, за үгүй бол одоо нөгөө хайрцагнаасаа гадуурх сэтгэх буюу одоо тухайн Тэнгэрийн ван гаригийн нөлөөллөөр ингэж ч гэсэн харж энэ өнцгөөс нь одоо энэ бүх асуудлыг шийдэж болох байсан юм байна гэдэг ухаарлууд байх болов гэдэг одоо ийм нэмэлт мэдээлэл өгж байгаа. За тэгэхээр мдээгүй байсан зүйлдээ харуулсах, заагүй бол хит их төлөвлөөд тухайн зүйл нь төлөвлөгөө нурах үед ч гэсэн өөрийнхөө нөгөө бат зогсчихсан байсан ихтгэл үнэмшлүүдээ ч гэсэн аль болох чанга зурхгүйгээр энэ үед тавьж явуулах тусмаа энэхүү энергиудын одоо зөв байдлыг буюу одоо таатай талуудыг бид нэр хүртэх боломжтой гэдэг зүйлийг онцолж байгаа юм аа. Өөрөөр хэлбэл хит бид энэ бүх зүйлээс чаргууцлах тусам бидний стресс, уур бухимдал илүү ихсээд за магадгүй илүү уян хатан илүү нээлттэй байх юм бол бидний нөгөө хүсэж байгаа асуудлуудаа илүү одоо оновчтой зөв шийдэх тэр зам одоо үүсэх боломжтой гэдэг байдлаар астрологч тайлбарлаж байна. За түүнээс гадна одоо энэхүү тэргэл сарны тохиож байгаа нумын орд маань өөрөө адал явдал түүнээс гадна одоо бидний амьдралдаа тулаагүй байгаа шинэлэг зүйлсийг магадгүй одоо гадаад улс орон гадаад руу аялах, суралцахаар явах, боловсролоо илүү дээшлүүлэх, багш бөгөөд сургуультайгаа үгүй бол ямар нэг сурна гэж бодож исэн зүйлсээ хойшлуулсан байсан бол за үгүй бол сүнслэг одоо өсөлт, сүнслэг сэргэлттэй холбоотой асуудлуудыг хойшлуулсан байсан бол одоо тухайн хийдэг зүйлийг хийх гэхээсээ биш шинэ зүйлсийг турших, одоо өөртөө татсан тогтсон байгаа зүйлсээс давж гарах, хүрээгээ томруулах, өөр ертөнц рүү одоо хүл тавих зүйлстэй холбогдож байгаа гэсэн үг. За тэгэхээр энэхүү таатай энергиудыг зөв ашиглах юм бол мэдээж энэ бүр айгүй сайхан нөлөөлөлттэй тэргэл сар байна.
За тэгэхээр юу одоо бидэнд чухал байгаа, юу ямар ухаарлуу төрсөн бэ гэдгийг илүү ойлгох, за өөрийнхөө магадгүй тогтсон байсан тухайн үзэл бодлуудыг зэгцлэх, за юуруу зориод чиглээд байгаа хүн билээ, юуны төлөө энэ бүх зүйлийг хэлээд одоо хайгаад байгаа билээ гэдэг өөрийнхөө амьдралд байх ёстой том дүр зургийг илүү боддоор харах, үнэлэх, за энэтэйгээ холбоотойгоор бодит алхмуудыг авч эхлэх. За магадгүй хэрвээ та ямар нэг байдлаар өөрийнхөө дуу хоолойг олон хүмүүст хүргэдэг хүн байх юм бол одоо нөгөө зөв үгийг зөв аргаар, зөв байдлаар, зөв мэдээлэлээр одоо зөв юмнууд дээр үндэслээд тайлбарлаж бусдад нөлөөлөх. За тэр тогтсон байсан одоо үзэл бодлоо шинжлэх, өөрийнхөө тав тухтай бүсээс гарах. За ухаалаг тооцоолсон эрсдлүүдийг авах, хүлээх, за хүрээгээ томруулах байдлаар ашиглахад маш таатай байна. За тэгтэл энэхүү тэргээс сарны үеэр юунаас болгоомжлох вэ гэх юм бол өөрийн магадгүй бүх зүйлийг харж байгаа өнцгөө ердөө энэ бол бодит ганц үнэн зөв гэдэг байдлаар бусдад тулхах, хит их одоо ятгах гэж оролдох гэдэг ч юм уу. Үгүй бол одоо түрүүн хэлсэнчлэн ихрийн ордны мэдлэг мэдээллүүд, өрмөц шинэлэг санаанууд төрөөд байгаа хэрний тухайн зүйлдээ дарагдаад бүх зүйлийг том дүр зургаар нь хараад бодтой алхмууд хийж чадахгүй байх, энэ бол одоо асуудал болох буюу аль болох тэр хилээд байгаа бүх зүйлийг том дүр зургаар нь хараад бодтой алхмуудтай холбох хэрэгтэй. За тэгээд ухаарлуудаа ч гэсэн өөртөө аль болох шингээж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нөгөө түрүүний хилээд ийсэнчлэн зөрөөд байдлаасаа болоод буюу өмнөх үзэл бодлоо тавьж явуулж чадахгүй зууралдаад байх юм бол энэ эсрэгээр асуудал болно, муугаар нөлөөлнө гэсэн үг. За тэгэхээр энэхүү тэргээс сар маань 5 дугаар сарын 31-ээс 3 хоногийн өмнө бөгөөд 3 хоногийн дараа буюу 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 3-ны хүртэл нөлөөлөл нь илүү хүчтэй тухайн хэлсэн одоо өрнөл үйл явдлууд энэхүү цаг хугацаанд болох бөгөөд mutable sign буюу ихрийн орд, охины орд, номын орд бөгөөд загсны ордынхонд илүү хүчтэй нөлөөлөх болно. За ялангуяа та өөрөө өөрийнхөө натал чартыг харж чаддаг бол тухайн одоо хувийн гаригууд мандалд нар сар бөгөөд хувийн гаригууд маань тухайн 9 хэмтэй илүү ойрхон байх тусмаа за магадгүй 7-оос 11, 8-аас 12 хэмээ хооронд байх юм бол энэхүү нөлөөллүүд илүү хүчтэй байх болно. За энэхүү зурхаагаа зөв сонсохын тулд хамгийн түрүүнд мандалд, дараагаар нь нар, дараагаар нь сарны ордоороо сонсороо. Мандалд ордоороо буюу өөрийнхөө төрсэн цаг минутанд үндэслэн ордоор сонсноороо та энэ тэргэл сарны үеэр тохиолдох боломжтой зүйлсийг илүү бодит байдлаар харах боломжтой. Нараараа харснараа илүү оюухан бодол санаа бөгөөд таны зорилго чиглэлтэй уялдах бол сарныхаа ордоор сонсноор сэтгэл хөдлөлтөнд хэрхэн нөлөөлөх талаар илүү мэдээлэлүүд авах боломжтой байдаг. За одоо болтол өөрийнхөө мандалд ордыг мэдгүй хүмүүс байх юм бол баруун дээр байгаа заавраар өөрийнхөө мандалд орд болон натал чартыг гаргаж аваарай. Өөрийнхөө натал чартыг ойлгохгүй байгаа мэргэжлийн чартаг хүнээр нь зөв оновчтой тайлбарлуулах хүсэлтэй. За магадгүй хосын зохицол, астрокартограф болон бусад үйлчлэгчдийн юмаа сонирхож байгаа бол Astrotel гэдэг хаягаар Facebook болон Instagram-аар надад холбогдох боломжтой. За ингээд 12 ордны тайл руу орцгоё. Хоньны орд, хоньны мандалт, нар сар. За хоньны ордныхны хувьд нар 3 дугаар гэр дээр Тэнгэрийн ван бөгөөд бод гаргийн хамт тэргээс сар буюу сар маань өөрөө 9 дугаар гэр дээр байрласан байна. За ингэснээрээ ихтгэл үнэмшил, амьдралыг илүү том зургаар нь харах байдал, за боловсрлоо одоо илүү ахиулах, дээшлүүлэх, урт удаан хугацааны гадаад руу аялах, амьдрахаа шийдэх, за зэрэгтэй холбоотой зүйлс идэвхжиж байна. За ингэснээрээ бод бөгөөд нарны байршил 3 дугаар гэр дээр нь байгаа учраас ямар нэг байдлаар таны одоо бодож сэтгэж байгаа байдал, үг хэл яриа, мессеж, мэдлэг мэдээлэл, бусадтай харьцаж байгаа одоо өдөр тутмын харилцан ярианууд, шийдвэрүүд нь тухайн одоо түрүүний хэлээд байгаа том дүр зургуудтай илүү холбогдож ирнэ. Өөрөөр хэлбэл одоо нэг жижиг яриа, нэг жижиг мэдээлэл гэдэг ч юм уу, эдгээр нь таныг дараагийн том чиглэл рүү одоо түлхсэн, өөрчилсөн зүйлс болох боломжтой. За санчир 1-р гэр дээр бас энэ үед байрлалчихсан байгаа хэвээр байгаа тул та энэ бүх зүйлийг одоо магадгүй амьдралыг илүү том дүр зургаар нь хараад энэ зүйл рүү зорих юм байна гэдэг зүйлийг хараад санчир гарынхаа нөлөөллөөр хөнгөнөр бодноггүй илүү нухацтайгаар илүү одоо нас бид хүрсэн том хүн шиг илүү нухацтай шийдвэрүүдийг гаргахад туслах болно. За энэ үед юунд итгэж найдаж байгаагаа илүү тодорхой болгох, юу руу зоримоор байгаа гэдгээ ч гэсэн илүү зөв тодорхойлох. За ямар нэг байдлаар та өөрөө боловсрлоо ахиулмаар байгаа
амьдралаа тэлмээр байгаа, гадаад руу аялмаар байгаа, ямар нэг зүйлийг бусдад зааж сурмаар байгаа бол тэр бүх зүйл рүүгээ зориход таатай үе байна. Өөрөөр хэлбэл амьдралыг том дүр зургаар нь дахин хараад байгаа хүрээгээ тэлэх ёстой гэсэн үг. За харин өөрийнхөө үзэл бодлыг тулгах эсвэл ямар нэг байдлаар бусадтай маргаан хийхэд тохиромжгүй байна. Үхрийн орд, үхрийн мандалд нар сар. За энэ үед нар бод бөгөөд Тэнгэрийн ван гаригууд таны 2 дугаар гэр дээр тэргэл сар буюу одоо энэ хүү сар маань Нумын орд маань таны 8 дугаар гэр дээр байрласан байна. За тэгэхээр таны одоо өөрийн хөрөнгө мөнгө санхүү, таны өөрийгөө үнэлэх үнэлэмж, таны одоо аюулгүй доктортой байдлыг илтгэх зүйл нь болохоор дундын хөрөнгө мөнгө санхүү, өөр шир зээл, хин нэгнээс орж ирж байгаа одоо санхүүжилт, сэтгэл зүйн мөнгөний тусалцаа, за дотны харилцаа ихтгэлцэл бөгөөд одоо сэтгэл зүйд хин нэгнээсээ одоо хамааралтай байх байдалтай тэнхлэхийг хүчтэй өдөөж өгч байгаа гэсэн үг. За ингэснээрээ одоо 2 дугаар гэр дээр байгаа бод нар бөгөөд Тэнгэрийн ван гаригууд болохоор та юутай байж иж илүү тайван доктортой аюулгүй мэдрэмж авдаггүй мөнгө хөрөнгө санхүүгийн хувьд тухайн зүйлийг яаж захиран зарцуулмаар байгаа вэ гэдэг зүйлийг бодож байтал сар маань болохоор Нумын ордонд эсрэг талд 8 дугаар гэр дээр байгаа учраас энэтэй холбоотойгоор ямар айдсууд, ямар одоо холбоо хамаарлууд, ямар одоо дундын хөрөнгө санхүүгийн хуваарлтуудын асуудал орж ирдэм бэ гэдэг зүйлс ил гарч ирнэ. За ангараг гараг та хэдийн маань 1-р гэр дээр аялж явж байгаа бөгөөд санчир гараг 12 дугаар гэр дээр байгаа учраас тухайн одоо асуудлуудыг зүгээр боловсруулах гэхгүйгээр өөрийнхөө байр суурийг одоо илүү тод болгосон дундын хөрөнгө мөнгө санхүү, өөр шир зээлийнхаа асуудлуудыг илүү цэгцлэхэд тохиромжтой. За дотны харилцаанд ч гэсэн аль болох нөгөө тухайн бодит байдлаа илүү үнээр нь үнэлж дүгнэх, өөрийнхөө үн цэн бөгөөд одоо нөгөө хүнээсээ хамааралтай байх байдал зэргийг ялах нь чухал бөгөөд зөрүүдлээд тавих ёстой зүйлээ, орхих ёстой зүйлээ орхиж чадахгүй хүчээр бүхнийг хянах гадаа хандлага гарах учраас эндээ анхаараарай. Эхрийн орд, эхрийн мандалд нар сар. За эхрийн ордныхны хувьд нар бод бөгөөд Тэнгэрийн ван гаригууд та хэдийн маань 1-р гэр дээр за тэгтэл энэхүү болж байгаа тохиож байгаа тэргэл сар маань та хэдийн маань 7 дугаар гэр дээр болж байгаа. За өөрөөр хэлбэл та өөрөө таны хүсэл, таны дуу хоолой, таны зан чанар, таны дүр төрх гэдэг зүйлийн эсрэг харилцаа бусад хүмүүс бөгөөд одоо нөгөө хостой нь бизнесийн хамтрагч тань, үйлчлүүлэгч тань гэдэг зүйл гарч ирж байгаа. За ингэснээрээ магадгүй одоо харилцаагаараа дамжуулаад ямар нэг зүйл одоо эцсийн цэгтээ хүрэх нэг асуудал одоо шийдэгдэх. За магадгүй түншлэл, хамтрал, хосын харилцаа илүү тодорхой болох үгүй бол одоо хин нэгэн танд маш чухал үннээ хэлэх. За энэ одоо үннээ хэлж байгаа хүн маань магадгүй таны хос бизнесийн хамтрагч үгүй бол үйлчлүүлэгчд байх. За бод өөрийнхөө одоо нөгөө эзэн гараг дээр буюу 1-р орд дээр хүчтэй байрлсан байгаа учраас таны хэлж буй үг, таны байр суурьнд маш их нөлөөтэй байх болно. Ийм учраас өөрийгөө одоо аль болох илүү тодорхой илэрхийлэх, харилцаанд юу хийж байгаагаа шулуун шударга боловч тодорхой илэрхийлэх. За би ба бид буюу одоо та бөгөөд таны хос магадгүй ямархуу байдлаар одоо тэнцвэртэй байж иж энэ бүхэн оршин тогтнох урт удаан хугацааныхаа нөлөөллийг харах юм бэ гэдэг зүйлийг шалгах. За 11-р гэр дээр санжир байрласан байгаа учраас урт удаан хугацааныхаа ирээдүйн зорилго маань энэтэй уялдаж гэнэ үү гэдгийг харах үе ирсэн байх нь. За ийм учраас одоо аль болох та өөрөө зөв байх гэж одоо маргаа үүсгэхээс зайлсхийгээрэй. Мэлхийн орд, мэлхийн мандалд нар сар. За энэ тэргэл сарны үед нар маань бод гараг бөгөөд Тэнгэрийн ван гарагийн хамтаар та хэдийн маань 12 дугаар гэр дээр тэргэл сар болохоро таны 6 дугаар гэр дээр байрлаж байна. За ингэснээрээ тэргэл сар ажил, өдөр тутмын дадал, туршил, эрүүл мэнд, ажлын ачаал, ядаргаа зэрэгтэй холбоотой сэдвүүд тэгтэл нар бод бөгөөд Тэнгэрийн ван гарагууд болохоор нөгөө дотроо нуучсан байсан хөшгөний ард байгаа ядаргаа, стресс, сэтгэл зүй одоо өөрийгөө ойлгохгүй байгаа зүйлстэй холбогдож байрлсан байгаа. За ингэснээрээ 6 дугаар гэр дээр байрлсан байгаа тэргэл сар маань одоо тэр артаа байгаа замраагүй стресстэй бухимдалтай хөшгөний ард нуучсан байгаа тэр бүх зүйлтэйгээ илүү бодит байдлаар практикл байдлаар нуур тулж зэгцлэхийг танаас шаардах болно. За үүнээс гадна 10 дугаар гэр дээр санжир гараг байрлсан байх учраас одоо ажил мэргэжлийн төвшөнд энэ бүх зүйлээ тэр бүх зүйлээ өөрийнхөө нэр хүндийг ажил мэргэжил карьераа илүү урт удаан хугацаанд зөв авч явахын тулд өдөр тутмынхаа дадал зуршлыг бөгөөд одоо ядарсан, стресссэн байгаа, бухимдсан байгаа арын албаны
орны ажлаа ч гэсэн илүү цэгцлэхийг танаас шаардах болно. За тийм учраас нойр хоол, стресст ажлынхаа хэмнэлийг илүү засаарай. Хэд их үүрэг хариуцлага, ажлын ачааллаа аль болох багасгаад өөрөө өөртөө амралт олгох, бие махбодоо илүү сонсохгүй бол эрүүл мэндэд бас илүү анхаарахгүй болохгүй ирж байгааг анхааруулж өгч байна. Арслангийн орд, арслангийн мандалт, нар сар. За арслангийн ордныхны хувьд нар Тэнгэрийн ван бөгөөд бод гаргүй та хэдийн маань 11-р гэр дээр энэхүү тохиож байгаа Нумын ордны тэргэл сар маань та хэдийн маань 5-р гэр дээр байрласан байна. За 5-р гэр буюу тэргэл сарны маань байршил та хэдийн одоо баяр баясгал амьдралаасаа хад жаргал таашаал үр хүүхэд бүтээлч байдал за түүнээс гадна одоо хайр дурлалын романтик харилцаа болцооны гэр дээр байрласан байна. За ингэснээрээ та энэ үед одоо өөрийнхөө зүрх сэтгэлийг илүү дагах хүсэж байгаа зүйлдээ баяр баясгалтай зугаа зингэлтэй илүү автах хандлагатай байсан үгүй бол одоо эдгээртэйгээ холбоотой үр дүнгээ харж байгаа гэсэн үг. За 9-р гэр дээр санжир гараг байгаад байгаа учраас амьдралын нөгөө илүү том дүр зургаар харах зүйлийнхаа төлөө магадгүй төр зүрийн баяр баясгалаа золиослсон байхаа үүсэхгүй. За ийм учраас бүтээлч байдлаа одоо илүү том дүр зургаар нь харах, хайр дурлал дээр илүү одоо байгаа бодит байдлаа буюу үннийг хүлээн зөвшөөрөх. За магадгүй одоо зөв хүрээлэл, зөв хүмүүс, зөв найз нөхөд таныг хэрхэн илүү зөв чиг рүү чиглүүлж байгааг за түүнээс гадна зөв хоббигоо илүү хэрхэн урт удаан хугацаанд авч явах ямархуу зүйлд хүрэх боломжтой гэдэг зүйлийг харах анзаарахад чухал байна. Хэд бусдын нөгөө анхаарлын төвд орох гэж хичээх үгүй бол одоо өөрийнхөө бардам занд хийх автах үгүй бол одоо болцоо хайр дурлалын романтик харилцаанаас үүдэлтэйгээр хит их нөгөө өмнө саман буюу драма үүсгэхээс аль болох зайлсхийгээрэй. Охины орд, охины мандалт, нар цар. За охины ордныхны хувьд нар бод бөгөөд Тэнгэрийн ван гаргүй та хэдийн маань 10-р гэр дээр тэргэл сар буюу одоо Нумын ордны тэргэл сар маань та хэдийн 4-р гэр дээр тохиож байна. За ингэснээрээ энэхүү тэргэл сар маань таны гэр бүл, гэр орон, за байр, үндэс суурь, за дотоод илүү амар амгалан зэрэг нь болохоор нэр хүнд, ажил мэргэжил, карьер, урт удаан хугацааны зорилго гэсэн хоёр талбарыг төвчүүлж байгаа. За ийм учраас өөрийн ажил мэргэжил бөгөөд хувийн амьдралыг илүү нөгөө бодит байдлаар үнэлж хараад алинд нь одоо эрч хүчний нэрийг тэнцвэр алдагдсан тэр бүх зүйлийг илүү харах боломжтой. За ялангуяа гэр бүлдээ магадгүй илүү бага зарцуулаад байсан байна гэдэг бодит үннээ олж харах. За түүнээс гадна гэр бүлийн дотор гэр бүлийн гишүүдийн хүрээнд үнэн бодит байдлаа ярих аль болох хойшлуулахгүй байх. За амжилт гэж одоо ажил мэргэжил карьерийн тэр бүх зүйлийн төлөө зүтгэснээрээ өөрийнхөө одоо тэр гэр доторх зүйлсийг юуг халагдуулсан байна вэ гэдэг зүйлээ анхаарч харах чалгахад зөв байх нь байна. За санжир 8-р гэр дээр байрласан учраас магадгүй дотны харилцаанд илүү саад бэрхшээл, хүйтэн хөндий байдлууд тулгараад гэр орны асуудлууд илүү хойшлсон байхаа үүсэхгүй. За та хэд маань энэ үед аль болох хойшлохгүйгээр гэр оронд байгаа асуудлуудаа нүүр тулж үнэндээ одоо тасан цогцож нийцэж асуудлуудаа шийдэрээ том дүр зургаар илүү бүх зүйлийг хараарай. Жинлүүрийн орд, жинлүүрийн мандалт, нар сар. За жинлүүрийн ордныхны хувьд нар бод бөгөөд Тэнгэрийн ван гаргүй 9-р гэр дээр нь байрласан буюу итгэл үнэмшил амьдралыг илүү том зургаар нь харах, за илүү амьдралыг томоор сэтгэх бөгөөд аялал жуулчлал, гадаад улс оронд амьдрах, за түүнээс гадна боловсролоо ахиулах зэрэгтэй холбоотой юмнууд нь 3-р гэр дээр байрласан байгаа тэргэл сар буюу энэтэй холбоотой яриа мэдлэг мэдээлэл, бичиг баримт, шийдвэр, за ойр орчны өдөр тутмын амьдралтай холбоотойгоор одоо оргил зэгт хүргэж байна. За ингэснээрээ нэг яриа таны үзэл бодлыг илүү өөрчлөх, нэг мэдлэг мэдээлэл таны алсын төлөвлөгөөнд одоо нөлөөлөх, амьдралыг илүү том зургаар нь харах байдлыг өөрчлөх. За сугар гараг 10-р гэр дээр байрласан байгаа тул карьер олон нийтийн одоо дүрх төгч гэсэн энэ зүйлд нөлөөлөхийг үүсэхгүй. За тэгээд түүнээс гадна санчир 7-р гэр дээр байрласан байгаа учраас харилцаагаа бодоод илүү том дүр зургаа харсан сонголт шийдвэрүүд гаргах, за чухал бичиг гэрээ хэлцээр яриа хийх, зэгцлэх, за хэлж байгаа зүйлээ ч гэсэн магадгүй нягтлах, том дүр зургийг жижиг одоо өдөр тутмын зүйлтэйгээ илүү холбож харах илүү чухал байх болов уу гэж бодож байна. За мэдлэг мэдээлэлд автаад гол том дүр зургаа магадгүй алдах, за үгүй сэтгэл хөдлөлөөрөө одоо юм шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Хилэнцгийн орд, хилэнцгийн мандалт, нар сар.
За хилэнцэн орны хүний хувьд нар бод бөгөөд Тэнгэрийн ван гаригуу та хэдийн маань 8 дугаар гэр дээр байрласан байгаа. За 8 дугаар гэр нь дундын хөрөнгө мөнгө санхүү, дотны харилцаа, үр ширзээл, санхүүжилт, хинээс орж байгаа одоо магадгүй хөрөнгө оруулалт болон итгэлцэл дотны харилцааны гэр байдаг. Гэтэл 2 дугаар гэр буюу Нумын ордны тэргэл сар маань та хэдийн өөрийгөө үнэлэх, үнэлэмж аюулгүй тохиортой байдлыг илэрхийлэх бөгөөд өөрийн гэсэн одоо олж байгаа орлоготой холбоотой гэр дээр тохиосон байгаа. За ингэснээрээ бусдын хэлж ярьж байгаа үг нь болохоор таны магадгүй үн цэнд нөлөөлсөн өөр сонголт шийдвэр гаргахад хүргэсэн зүйлс тохиолдох боломжтой. За санчаар 6 дугаар гэр дээр байгаа учраас магадгүй хэрвээ ямар нэг бизнес хийдэг бол одоо санхүүгийн хил хязгаараа илүү тодорхой болгох, өөрийнхөө мөнгө хөрөнгө санхүү өөрийнхөө одоо бизнесийн үн цэнтэй холбоотойгоор асуудлуудад илүү тодорхой хил хязгаар тавих илүү тохиромжтой байна. За түүнээс гадна хин нэгэнтэй одоо жинхэнэ байдлаараа ойр дотн харилцааг үүсгэх. За нөгөө байдлаараа 4 дугаар гэр дээр санжир гараг байрласан байгаа учраас ядарснаараасаа болоод өөрийнхөө одоо үнэлэх үнэлэмж хөрөнгө мөнгө санхуд халдах зүйлсээс боломжлоорой гэж зөвлөе. Нумын орд, Нумын мандалд нар сар. За Нумын ордныхны хувьд нар бод бөгөөд Тэнгэрийн ван гаригуу та хэдийн 7 дугаар гэр дээр энэхүү тохиож байгаа Нумын ордны тэргэл сар маань та хэдийн 1-р гэр дээр тохиож байна. За 7 дугаар гэр бол одоо хосын харилцаа, урт удаан хугацааны харилцаа, бизнесийн хамтрагчид бөгөөд та одоо нөгөө нэг нэгээрээ тулаад илүү харилцаж байгаа хүмүүсийг илтгэдэг бол одоо тухайн тэргэл сар маань болохоор таны үнэн, таны хүсэл, таны хэрэгцээ, танд мэдрэгдэж байгаа зүйлстэй холбоотой одоо энэ тэнхлэг дээр тохиож байна. За ингэснээрээ магадгүй та өөрөө би хэн болоод байна вэ? За энэ харилцаа миний зам, миний том дүр зураг мөрөөдөл энэ бүх зүйлд нийцж гинүү, таарж гинүү үгүй юу гэдэг зүйлийг одоо илүү тодруулах боломжтой. За хэрвээ ямар нэг байдлаар танд тохиолдсон үнэн байлаа гэж бодоход энэ бүх зүйлээ дараад өнгөрнө гэхгүй жижигрүүлэхгүйгээр аль болох шулуун шудраг байдлаар хийлэх, ярилцах. За тухайн харилцаанд нөгөө өөрийгөө жижигрүүлж гарахгүй байх, үнэлэхгүй байх зүйлээс зайлсхийх, өөрийн дүр төрх, за замаа болон чиглэлээ одоо шинжлэхэд бүх зүйлийг илүү өөрийгөө өсгөх, хөгжүүлэх зүйл дээрээ том дүр зургаар харахад бэлэн байгаарай буюу магадгүй одоо харилцаанд өөрийнхөө аз жаргалыг хайсан гэсэн өөрийнхөө үнэлэмжийг бууруулсан зүйлс юу байсан бэ гэдэг зүйлийг илүү тод харах боломжийг олгож байна. Матрийн орд, матрийн мандалд нар сар. За матрийн ордныхны хувьд нар бод бөгөөд Тэнгэрийн ван гаригуу 6 дугаар гэр дээр энэхүү Нумын ордны тэргэл сар маань та хэдийн маань 12 дугаар гэр дээр байрласан байна. За 6 дугаар гэр бол ажил, өдөр тутмын дадал зуршил, үүрэг хариуцлага, эрүүл мэнд зэргийг илтгэдэг буюу одоо энэ хэсгүүдийг тодруулж байгаа бол Нумын ордны тэргэл сар буюу 12 дугаар гэр дээр байгаа сар маань таны магадгүй айц, түгшүүр, хуримтлуулсан байсан стресс, бухимдал, ядаргаа, за амьдралдаа одоо өмнө тохиож исэн хуучин зүйлс зүй тогтвол тайван бус байдлыг илэрхийлдэг. За ингэснээр энэ хоёр хоёулаа идэвхжиж өгснөөр магадгүй өдөр тутамдаа гаргаж байгаа зүйл, хүлээж авч байгаа үүрэг хариуцлага, өдөр тутмынх нь хэмнэл дадал зуршил нь хэвэн байгаа хэрнээ 4-р гэр дээр байрласан байгаа санчир гараг нь болохоор гэр бүлдээ илүү их анхаарал хандуулахыг шаардах. За шаардлагатай бол 12 дугаар гэрийн нөлөөллөөр буюу тэргэл сарны нөлөөллөөр өөртөө илүү амрах, бүх зүйлийг боловсруулах орон зай өгөөд өөрийгөө ядарсан, стрессцэн, бухимдсан байгаа гэдгийг хүлээмжшөөрөөд өөрийнхөө өмнөх гаргаж ирсэн зүй тогтолтой одоо илүү тулж ажиллах, за өдөр тутмынхаа амьдрал, эрүүл мэндийг илүү зөв бүтэц рүү оруулах, анхаарах, дотор ядаргаагаа одоо хүчээр дараад цухтах гэхээс илүүтэйгээр нүүр тулахад тань анхаарахыг шаардсан үе байна. Хумхын орд, хумхын мандалд нар сар. За хумхын ордныхны хувьд нар Тэнгэрийн ван бөгөөд бод гаригуу та хэдийн маань 5 дугаар гэр дээр байрласан. Энэхүү Нумын ордны тэргэл сар 11-р гэр дээр байрласан байна. За 5 дугаар гэр нь болохоор бүтээлч байдал, романтик харилцаа, хайр дурлал, баяр баясгалан, аз жаргал, үр хүүхдүүдийг илэрхийлж идэг. За тэгтэл одоо 11-р гэр дээр тохиож байгаа тэргэл сар нь болохоор таны урт удаан хугацааны зорилго, найз нөхөд бөгөөд хүрээллийг илтгэж идэг. За тэгснээрээ та ерөнхийдөө бол ямар одоо хүмүүстэй илүү хамт байх хэрэгтэй вэ? Таны зүрх сэтгэл юу хүсэж ийн гэдэг асуултуудтай холбоотой одоо эмсэгдүүд хөндөгдөх нь. За санжир гараг та хэдийн маань 3 дугаар гэр дээр мөн явж байгаа бөгөөд Плутон 1-р гэр дээр байгаа учраас өөрийнхөө нөгөө дүр төрх хэн бэ гэдэг зүйлийг өөрийгөө авч явах
хэв маягийг илүү гүн гүнзгий өөрчилсөн, хүрээллээ зөв сонгох, өөрийнхөө одоо дуу хоолойг өөрийнхөө хүрээллийн хүмүүстээ зөв байдлаар илэрхийлсэн, за ирээдүйн зорилго өөрийнхөө хүслийг хооронд нь нийцүүлсэн зүйл хийхэд тохиромжтой. Гэтэл бусад хүмүүсийн хүсэл магадгүй нийцэл хит их анхаарал хандуулахад автахгүй байхад өөрөө дахиад анхаарах хэрэгтэй маа. Загасны орд, загасны мандалт, нар сар. За загасны ордныхны хувьд нар нь болохоор нар бод бөгөөд Тэнгэрийн ван гарагийн хамт дөрөвдүгээр гэр дээр буюу гэр орон, гэр бүлийн орчин, гэр бүлийн гишүүд, за таны амар амгалан байдлыг илтгэдэг гэр дээр тохиож байна. Буюу хувийн амьдралыг илтгэдэг. Тэгтэл тэргэл сар маань болохоор та хэдийн маань 10 дугаар гэр дээр буюу ажил мэргэжил, нэр хүнд, карьер, олон нийтэд харагдах төр зөрчтэй холбоотой гэр дээр тохиож байна. За ингэснээрээ санчир гараг мөн та хэдийн 2 дугаар гэр дээр явж байгаа учраас одоо ажил мэргэжлийн хувьд та хаашаа чиглэж байгаа вэ? Юун дээр илүү том зургийг харах хэрэгтэй вэ? Гэтэл гэр бүлийн хувьд одоо энэ бүх зүйл уйлдж байгаа билүү? Хөрөнгө санхүүгийн хувьд ч гэсэн урт удаан хугацаанд одоо ямар зүйл илүү зөв шийд байх вэ гэдэг зүйлийг илүү тодтогч өгөх болно. За тийм учраас ажил мэргэжил карьерийнхаа хувьд илүү том зургийг харах, за өөрийн энэхүү одоо хүсэж байгаа магадгүй том зураг нь таны хувийн амьдралтай хэрхэн холбогдож байгаа, мөнгө хөрөнгө санхүүтэй ч гэсэн хэрхэн уялдж байгааг илүү нөгөө бодитойгоор харах, үнэтэйгээ нүүр тулах боломжтой. За түүнээс гадна өөрийнхөө тэр нөгөө хилээд байгаа хүсэл мөрөөдлийг илүү бодит болгоход хөрөнгө санхүүгийн хувьд ч гэсэн бодит алхмууд хийх, энийхээ төлөө гаргахад тохиромжтой маа. За гэтэл гадаад одоо тухайн амжилтаа буюу ажил мэргэжлийнхаа төлөө өөрийнхөө гэр бүлийнхнийг, гэр бүлийн орчин нөхцөлийг амар амгалан тайван байдлаар золиослоход таагүй байна гэсэн үг. За ингээд 12 ордны 6-аас сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.